За үзэгчдээ яг одоо миний нард харагдаж байгаа автомашины очир ойролцоогоор 100 гаруй метрийн урттайгаар үргэлжилж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны одоо нарны гүрний доор байрлах Тэс петролиум шатгуун төвөгийг станцаас бензин авах гэж байгаа автомашин одоо тухайн ингээд очрыг бүрдүүлж байгаа харагдаж байна. За сүүлийн 7 хоногийн хугацаанд автомашины бензин А92 болон 95 дизель түвшний хомсдол Улаанбаатар хот төдийгүй баруун зүүн аймагуудад үүссэн. Тэгвэл яг одоо энэ харагдаж байгаа автомашины жолоочид бензинээ авах гэж 40-оос одоо 1 цагийн хугацаанд очирлож байна гэдэг мэдээллийг өгч байна. Тэр удаа очирлж байна. Ер нь цаг гарна л болж байна. Чон төвхтэй лээ. Тэгэд орой ажилд харчаа заавал ингээд гэртээ очиод амархан орно гэлээ очирлоо. 2 өдөр очирлж байна. Одоо бол цаг өчигдөр бол бараг цаг 30 минут очирлоод бензин байхгүй тарцсан. Юуны сая зам дэрч чад битүүл очирч шүү дээ. Зарим нь тэр юу захын наатны битээс өдрөмтөр бол хаацсан л. Дууссан л мэдээж. Бүр 2-3 өдөр авч чадахгүй байж байгаа. Өнөөдөр бүр бензин авъя гэлээ. Өнгөрсөн өдрүүдэд та бас очирсан уу? Очроос найгаад очилж чадаагүй шүү дээ. Бүр амар дэндүү машин унтарчих гээд одоо харин би энэ хүртэл машин битээ унтарчаасаа л гээл залбираад байж шүү дээ. 40 минут л болж байна. Одоо хөрөөггүй л энэ. 50,000 л өгöd байх шүү дээ. Хаасан их байна. Онгорхой хэд дээр ингээл бүгд яоч иртэл шүү дээ. Тэгээ энэс чинь болж битүү бүгдрэл үүсчээл байгаа тань. Цаг гарна л болох шүү дээ. Ахын гадаадд байж байгаа дэрсэн болохоор нэг сайн мэдхгүй шүү дээ. Ингэж гэлгсэн тэгээд одоо гадаад тэр бензин шатгуун тасалж байна Гөө уу? энэ байхтай байхгүй адилхан шүү дээ. Тэгэл аль газар. Өдөр 12-оос хойш. Одоо цаг эхэлж байна. 3 өнгөрч байна. Амар ууштай нөө. Өглөө таяа явчих болохгүй. Ячиж болохгүй. Тэгээд тэр нөгөө нэг гişүүдийнх нь л явуулж байгаа явуулгалах гэж бодчих. 3 цаг болж байна. Хэр бухимдалтай. Тэ. Одоо манайх их улсыг байхгүй штэ угаас. Тусгай зөвшөөрөл цуцгалж байгаа юм хэн дуртай нь оруулж ирнэ штэ. Тэгээд энэ монополуудаа улсуудыг гүнэгнэх хэвээр. Асуун юмс сайдын сурвалжлах баг Пүрэв горгийн орой 22 цагаас Баасан гарагийн өдөр 15 цаг хүртэл Улаанбаатар хотод шатгуун хор очирж байгаа жолооч нарын байр суурийг тодруулан хүргэлээ. За бид нийт одоо Баянгол дүүрэг, Хаанвал дүүрэг, Сонгон аргын дүүрэгт байгаа 11 шатгуун түгээх станцуудаар очиход 4 л одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол үлдсэн 7 нь шатгуун байхгүй гэдэг шалтгаанаар хаалттай байсан юм а. Эдгээр асуудлуудаас гадна шатгуун хомсдох бассандаа холбогдуулан галт бизнес цэцэглэж шагийн намаа эд үедээ явж байна. Facebook платформ дээр сүүлийн өдрүүдэд 92 болон 95 одоо бензинийг дуудлагаар борлуулна гэх зар мэдээлэл ихээхэн төгж байна. За энэхүү зар мэдээллийн дагуу бид одоо холбогдоход 1 литр бензинийг зах зээлийн үнээс 3 дахин их буюу 10-аас 12 мянган төгрөгөөр худалдаалагдж байна. Энэ бензин хүргэлтээр зарна гэсэн зар тавьсан байна. Тийм бензин хэд гэж байгаа 92 авах 95 байгаа. 95 нь хүргэлтээгээ очиж хийж өгөөд 10 литр 100 мянга болж байгаа. 10 литр нь 100 мянга. 10 литрээс дээш хүрэх юм уу? Тийм. Бензинээ танаа хизээ нөөцөлж авсан юм болоо? Нөөцөлж аваагүй орж ирж байгаа л. Тийм үү. Өөрт ч одоо хэдэн литр бензин байгаа бол? Иргэд их хэмжээгээр шатгуун худалдан авч зохиомол хомсдол үүсгэж байна гэж өнгөрсөн лав гарагт аж үйлдвэр Эрдэс баялагын сайд дамжин юм онцлсон. Энэ нь ч боддоор бий болоод байгааг үгүйсэх аргагүй. Учир нь шатгуун хүргэлтээр зарна гэх зар мэдээлүүд бензин хомсдох үеэр огцом ихссэн. Эдгээр олон заруудын эзэн тос бүр доод тал нь 30 литр ба түүнээс дээш бензин нөөцлсөн байх боломжтой гэдгийг бидний шагийн намаачиндээ хийсэн дуудлагаас харж болно. Төрийн буруу шийдвэр зохицуулалт, менежмент
муугаас болж төрөл бүрийн шагийн наймаа цэцгэлдэгч нөгөө талаар ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн шуналж үүнд нөлөөлнө. Ямар ч тач яг одоо манай нийгэмд зарим нь их шатуу нөөцөлж өндөр үнээр зараад зарим нь балга бензин авах гэж шүнжин дугаарлаж байна.